сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр зөв мэтгэлцээ нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. За нэвтрүүлэг 7 хоног бүрийн 5 гарагт 21 цаг 5 минутаас үзэгч та бүхэнд хүрч явах болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. За нэвтрүүлгийн энэ 7 хоногийн сэдвийг та бүхэндээ танилцуулъя. За манай улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын таатай орчин бүрдүүлэх нь чухал. Жижиг дунд үйлдвэр нь дэлхийн олон улс оронд эдийн засгийн хөгжлийн суурь болдог. Судалгаагаар жижиг дунд үйлдвэр нь ажлын байрны 60-аас 70% бүрдүүлдэг бөгөөд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс улс орнууд жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд онцгой анхаарч татварын хөнгөлөлт уян хатан бодлого хэрэгжүүлдэг. Жишээлбэл олон улсын туршлагаас харахад Хятад, Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс зэрэг улсад бизнесийн татварыг багасгах, ашгаас хөнгөлөх, зарим тохиолдолд анхны жилүүдэд бүрэн чөлөөлөх бодлого хэрэгжүүлдэг байна. Харин Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид борлуулалтын орлогын 1% албан татвар төлдөг бөгөөд энэ нь борлуулалтын нийт орлогоос суудагддаг. Мөн жилдээ 300 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуй нэгжүүд ашигт ногдох орлогынхоо 10%-ийг аж ахуй нэгжийн орлогын албан татвар хэлбэрээр төлдөг тогтолцоо үйлчилдэг байна. Тэгвэл Монголд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд татварын таатай орчин бүрдүүлэх нь чухал уу? Чухал бол та бидэнд ямар боломжууд байж болох вэ? Мэтгэлцээний энэ 7 хоногийн сэдвийн танилцуулгыг та бүхэнд хүргэлээ. За Монгол улсад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд татварын таатай орчин бүрдүүлэх нь чухал уу? За ингээд энэ 7 хоногийн мэтгэлцэгчтэй оролцогчдоо та бүхэндээ танилцуулъя. Нэгдүгээр энэ дээр нэгдүгээр багийн ахлагч, за өмгөөллийн онц нүүдэл фирмийн партнер, өмгөөлөгч татварын мэргэжсэн хуульч, Үлзийгийн Эрдэнэ очир. Хоёрдугаар энэ дээр Hybrid House компани захирал, Сэрмагийн Бат Эрдэнэ. Гуравдугаар энэ дээр хоёрдугаар багийн ахлагч, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын мэтгэлцэгч, Хинцүүгийн компани үүсгэн байгуулагч, Төмбаярын Эрхэн Баяр. Дөрөвдүгээр энэ дээр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын мэтгэлцэгч, Mass Group-ийн Mass Tour компани ахлах багш, сэтгүүлч, Миндоёрын Балжин нэм. За та бүхэндээ зочдыг танилцууллаа. За ингээд дөрвөн ёсоор эхний хэсэг бол үндэслэл илтгэл байдаг. За ингээд өнөөдрийн сэдвийн хүрээнд үндэслэл илтгэлийг багийн ахлагчид танилцуулах нь. Нэгдүгээр багаас эхлэе. За нэгдүгээр багийн ахлагчтанд үндэслэл илтгэлээ танилцуулах 3 минутын хугацааг байгаа. За ингээд цагийг явуулж эхэллээ. Нэгдүгээр энэ дэр. За баярлалаа. За Монгол улс 90 онд авчилсан улс болоод эдийн засаг чөлөөлөгдсөнөөс хойш үйлдвэрлэгч улс болох гэж одоо олон жил мэрэж одоо чармаалаа. Энэ нь бол дотооддоо валют бий болгож нэмэгдсэн өвтгийг шингээж эдийн засгийн хувьд бол тогтворчлолтой одоо гадаад харилцаа худалдаанд бол алдагдaltaй байх гэдэг үндсэн зорилготой. За үйлдвэрлэгч улс болохын тулд шууд том үйлдвэрлэгч болох боломж байхгүй. Энэ тохиолдолд бол олон улсдаач тэр тогтсон зүйл бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжих төрлийн бодлого юм шаардлагатай байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл нь цаашлаад одоо энэ том үйлдвэр аж ахуй нэгжүүд болж өргөжиж олон улсад үүсгэх чадвартай. Тэгтэл Монголд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж гэдэг дээр бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль. За түүн дотор байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, за зээлийн батлан даалтын сан гэх байдлаар ер нь жижиг дунд үйлдвэрлэлд одоо нэг тодорхой шалгуур хангасан эдэн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг сонгож аваад түүндээ одоо хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл өгдөг. Эсвэл зээлийн батлан даалтын санд энэ батлан даалт гаргадаг. Энийх нь хүртээмж нь маш бага. Хүртээмж нь маш багаас гадна өнгөрсөн хугацаанд бол жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх сангийн хэрэг гээд бүр жижиг дунд үйлдвэрлэх эрхлэгч нартай биш их хурл болон засгийн газрын нэр бүхий гишүүд хамгаалах гишүүдтэй тарааж өгч гисэн ийм алдаа сахвал гарсан юмуд их байгаа. Тэгэхээр ийм байдлаар бэлэн мөнгө өгөх, хөнгөлөлтөд зээлөх байдлаар бол жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэлтийг үнэхээр дэмжиж хөгжүүлж бол болохгүй чадахгүй одоо бавхмаа гэдэг нь бол практикт туршлагатай харагдаж байна. Тэгэхээр олон улсад бол энэ дээр бол жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгч нарт нь татварын дэмжлэг хөнгөлөлт чөлөөлт үзүүлдэг. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хууль дээр төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын нэг нь татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх гэж байгаа. За аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон холбогдох хууль дээр хэдвэрийн хувьд бол жижиг дунд үйлдвэрлэл дээр татварын хөнгөлөлт үзүүлж байгаа боловч яг бодит жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар татварын хөнгөлөлт чөлөөлтөн дээр хүрдэж чадчих нь уу? Бодит татварын хөнгөлөлт байна уугүй гэдэг дээр асуудал үүснэ. За яагаад тэгэхээр
За нэгдүгээрт юуны 1% хялбаршуулсан горим гэдэг ийм горим байж байгаа. Хялбаршуулсан горимын хувьд бол тэнд одоо бичил аж ахуйн нэгжүүд зөвхөн одоо нэг хүн хөлийг итгэхэд тэр компанийг авч явж идэг 1-2 хүн. Өөрийнхөө үндсэн ажлаа хийж идэг. Түүний наагур нь тэр татврын тайлан нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн материалууд бүрдүүлээд тэрнийг татврын албанд одоо хамгаалах юмч бодож боломжтой байхгүй. Тэгэхээр энэ 1% юуг бол одоо татврын хөнгөлөлтийг бол бичил жижиг аж ахуйн нэгжүүд бол авч үзэх боломж байхгүй. Чадал боломж байхгүй. За тэгтэл дунд руу ороод ирэнгүүт нөгөө 1% байхгүй болчихж байгаа. За дунд руу ороод ирдэг ч юм уу эсвэл юуны жижиг дунд гэдэг нийт том утгаараа аваад үзэнгүүт юуны аж ахуйн нэгжийн орлогын албан татврын нөгөө 90% буцаалт байж байгаа. За энэ буцаалт нь одоогоор 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого дээр нь төлсөн татвараас нь 90% буцаалт нөгөж байгаа. Энэ нь бол одоо бодит хөнгөлөлт чөлөөлөлт уг нь болох ёстой. За баярлалаа. За таны цаг дууссан байна. За бид хөө 1-р ахлагчийн үндэслэл илтгэлийг сонслоо. Одоо 2-р аг руу шилжье. За 2-р ахлагч 3-р ангир цаг явлаа. За сайн байцгаана. Ингээд хамгийн түрүүнд бид бүхэн өнөөдөр энд ярилцахаар ирсэн сэдэв бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татврын таатай орчин бүрдүүлэх нь чухал гэсэн сэдэв байгаа. Тэгвэл бүгдээрээ хамгийн түрүүнд жижиг дунд үйлдвэрлэлөөрөө яг одоогийн байдлаар Монгол улсад ямар байгаа вэ гэдгийг ухаархан зүйтэй байна. Нэг судалгаа аваад үзэх юм бол дэлхийн нийтэд үзэхэд жижиг дунд үйлдвэрлэл нь дэлхийн нийтээр ажлын байрны нийт 50%. За тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний нийт 40 гаруй хувийг нийт бизнесийн 90% эзэлдэг юм байна. Үүнээс бодоод үзвэл Монгол улс одоогийн байдлаар Монгол улсад байгаа жижиг дунд үйлдвэрлэл нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5.5%-ийг эзэлдэг. Ажлын байрныхаа 97%-ийг эзэлдэг. За тэгээд экспортын бараа бүтээгдэхүүний 2.4%-ийг эзэлдэг. Энээс хэрвээ уул уурхайг хасах юм бол нийт 30%-ийг эзэлдэг гэж байгаа. Тэгвэл энэ тоо баримтыг хэлсний ард дээрээс харьцуулах нэгэн тоо баримт гаргаж ирэх юм бол энэ тоо маань өөрөө муутай орж байгаа. Яг тэгэхээр за Америкийн нэгдсэн улсын жишээг бүгдээрээ авч үзье. Америкийн нэгдсэн улсын жишээг авч үзэх юм бол 99.9%-ийг жижиг дунд үйлдвэрлэл эзэлдэг. Үүнээр нэмээд дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-ийг эзэлдэг. Энэ топ бүтээгдэхүүнийг би дурдсанараа юу хэлэх гээд байна гэхээр одоогийн байдлаар Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл гэдэг зүйлийн эзлэх байр суурь болон хүртээмж нь өөрөө муу байгаа юм байна. Тэгвэл одоо энэ муу байгаа зүйлийг сайжруулахын тулд бид нар хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэдэг зүйлийг ярьж эхэлж байгаа. За тэгвэл манай Нэцаах талаас яг гарч байгаа гол санаа нь болохоор хамгийн одоо шийдэх ёстой хамгийн тулгарч байгаа асуудал бол эхэнд санхүүжилт болон хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг оруулж ирж байгаа. Хоёрт нь дэд бүтц болон систем логистикийн дэмжлэг гэдэг зүйлийг орж ирж байгаа. За арай дэлгэрэнгүй ярьж өгөх юм бол санхүүжилт болон мөнгө гэдэг дээр өөрөө энэ жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдээс 45.2% нь хөнгөлөлттэй санхүүжилтийн их өсрөг нэмэгдүүлэхийн нэн тэргуун тавих нь зүйтэй гэсэн өөрөө санал судалгаа гаргасан байдаг. За үүний тухай манай гишүүн арай дэлгэрэнгүй ярих баг. Үргэлжлүүлээд хальтхан дурдах юм бол дэд бүтц болон логистик гэдэг тал дээр жижиг дунд үйлдвэрлэгчдийн 30.40% нь үйлчлэгээний хүнд суртал арилгах гэдэг зүйлийг ярьж өгч байгаа. Зүгээр нэг жишээ авах та магадгүй за машин дэдээ автобусны буудлаар аль нэг газар өөрийн нүрд дээр түснэлээ гэж бодоход та тэр төсийг нээхийн тулд заавал хэн нэгнээс гарын үсэг авах шаардлагатай. Та заавал хэн нэгэн даргаас зөвшөөрөл авах шаардлагатайгаар энэ нэгэсэндээ бидэрт маш том хэцүү байдал болж байна гэсэн. Тэгвэл магадгүй дахиад харьцуулах зүйлийг бодох юм бол Сингапур улстай харьцуулъя л да. Та өөрийнхөө нэр дээр дэлгүүр нээлээ ямар нэгэн байдлаар бизнес эхэллээ гэж бодоход та хуулиа баримтлаад хууль ёсны газар нь хууль ёсны системээр байгууллага гэж бодоход та хинээс зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар жижиг дунд үйлдвэрлэгчдийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бид нар хамгийн ихэнд хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг дэмжих хэрэгтэй. Хүн болгон өөрөөсөө мөнгө гаргаад шууд дэлгүүр нээж чадахгүй. Хүн болгон өөрийн гэсэн хөрөнгөтэйгээр жижиг дунд үйлдвэрлэлийг бизнес хийж чадахгүй. Хоёрдугаар нь эхлүүлсний дараагаар эрүүл өрсөлдөх орчин. Өөрийнхөө бизнесийг эрүүлэр явуулах орчин гэдэг зүйл дээр дэд бүтц одоогийн систем гэдэг маань хин нэгний даргын гарт явж байгаа учраас бидэрт хамгийн том саад болж байгаа юм байна. Баярлалаа. За баярлалаа. 2-р ахлагч Хэрхэнбаяр үндэслэл илтгэлийг танилцууллаа. За ингээд гишүүд одоо дэмжлэг илтгэлийн хэсэгт шилжих болно. За гишүүд багийн ахлагчдын тавьсан үндэслэл илтгэлийг нотлох дэмжих хэлбэрээр мэдгэлцэнэ. За ингээд та бүхэнд 4 минутын хугацаа бий. За энэ хугацаанд мөн биенээсээ асууж хариулах нээлттэй боломж байгаа. За 2-р эндрээс эхэлье. За сайн байцгаана уу. За жижиг дунд үйлдвэрлэл ер нь Монгол улсад хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг ойлголтоос эхлээд явах хэрэгтэй. За нэгтгэх нь хоёрт нь яагаад Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа вэ гэдгийг маш сайн тодорхой ойлголт авах юм шиг байна. Уул нь бол би өнөөдөр энэ мэтгэлцэн дээр би нэг төрийн байгууллагаас шийдвэр гаргах төвчний хүмүүсээс ирэх болов гэсэн би хүлээлттэй байсан. Гэсэн чи яг нэг адилхан бизнес эрхэлж байгаа хүмүүс ороод ирлээ л. Тэгэхээр яг мэтгэлцэх нь өөр утгагүй бол явчих.
Нэгтгэн. Хоёрт нь яагаад ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байна вэ гэхээр нэг татварын орчинд ялгартай хандж байгаа. Өөрөөр хэлбэл дотооддоо юм үйлдвэрлэхэд өөрөө татвартай маш өндөр татвартай. Тэнгүүт л импортоор орж иж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүн татваргүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энтэй чинь үнийн хувьд одоо импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ямар ч боломжгүй болчихж байгаа. Нэгтгэн. Хоёрт нь яагаад Монголд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр үнэтэй болоод байна гэхээр тухайн улс орны одоо манай улсын инфляц баг. Инфляц өөрөө жил болгон 9-10% таа байгаа тохиолдолд тэр инфляцаа давсан ашигтай байх хэрэгтэй байхгүй. Ашиг маржтай байх хэрэгтэй. Тэгэхээр 10-аас илүү хувийн ашиг гарахаар үн өсч байна. Гэтэл хятадын бараа бүтээгдэхүүн чинь үн өсөхгүй байгаа шүү дээ. Яагаад вэ гэхээр тухайн улс орны инфляц нүүрэ бага байхгүй. 1-2% дээр байгаа улсын бараа бүтээгдэхүүн өсөхгүй. Тийм учраас манай улсын манад үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн жил үргэлжлсэн өсөд байна. Тухайн улс орны өсөхгүй байна. Гурав нь юу вэ гэхээр санхүүжилт. Санхүүжилт юу вэ гэхээр хамгийн том санхүүжилт нь юу гэхээр бид хэд одоо жишээлбэл манайх жишээлбэл пар үйлдвэрлэдэг. Жилдээ 1-2 удаа эргэлддэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байхгүй. Гэтэл тэр одоо бид хэд одоо банкны зээл авдаа гэж бодоход жилийн багадаа 20% хүүтэй зээл авч байгаа. Гэтэл жилд 1 удаа эргэлдэг бараа материал чинь жилийн 20% хүүтэй зээл авчгаар ашигын марж 25%. Бид хэд 20%-ийн ашигыг банкнд өгч байгаа байхгүй. Тэгэхээр бид тэрнээс давсан дахиад ашиг харах шаардлагатай болчих жоох байхгүй. Гэтэл өөр улс орнуудын одоо зээлийн хүүн өсөөл 2-3% таа. Тэгэхээр бид тийм нөгөө нэг санхүүжилтийн хувьд тийм одоо өндөр санхүүжилттэй, инфляци юм өндөр, дээрээс нь татварын тэгш бус юм орчинтой улсад юм үйлдвэрлэнэ гэдэг нь өөрөө бараг одоо амиа оруулж байгаа зүйл хамгийн тэнэг зүйл болж хувирж байгаа байхгүй. Шууд тэр дөрөв бараг зүгээр нэг 5%-аас юм захиалаад татваргүй оруулж ирэл татваргүй өгсөн илүү ашигтай болж хувирж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө манай улсад одоо дотоодод юм үйлдвэрлэх ямар ч болцоог болоод ирж байгаа. Хоёрт нь буцаагаад хамгийн том агуулга нь юу гэхээр ер нь одоо ингээд бид нийтээр нэг юм ойлгох хэрэгтэй. Бид Монгол улсад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой юусгүй юу? Дотоодын үйлдвэрлэл хөгжих ёстой юу юу гэдэг ойлголт байгаа байхгүй. Эцсийн үр дүндээ үйлдвэрлэлгүйгээр манай улс хөгжих ямар ч болцоо байхгүй. Одоо гадаад худалдаа гэл ингээ явахад эцсийн үр дүндээ бараа солилцоол байгаа шүү дээ. Гэтэл бид одоо төгрөгийн анш ингээл жил болгон унаал одоо доллар 3500 тэрнээс дээш ингээ болоод байгаа шалтгаан нь юу гэхээр бид төлбөрийн тэнцэл буюу манад өөрснөө бараа дотоодын үйлдвэрлэл байхгүй бараа бүтээгдэхүүн байхгүй учраас л бид хэдийн одоо бүтээж байгаа нэмүрт маань улам унаад бид хэдийн хөдөлмөрийн үнэлэмж маань улам унаал төгрөгийн анш маань ингээд унаад байна л гэсэн агуулга байна. За баярлалаа. Цагийг зөксөлөө. Дөрөвдүгүрэн дээр. За манай сэдв маань болохоор татврын таатай орчин бий болох гэж ярьж байгаа. Тэнгүүтлээ яг татврын таатай орчноос илүү чухал зүйлүүд яг юу байгаад байгаа юм бэ гингүүтлээ бид нар яг ингээд жижиг дунд үйлдвэрлэлүүд ингээд яг бизнесийн түвшин дээр очингуудлаа яг хамтын өрсөлдөөн дээр очингуудлаа өрсөлдөх чадвараа илүү сайжруулах талаар илүү зөв юм болов уу гэж үзэж байгаа юм аа. Тэнгүүтээ одоо энэчнээс болохоор эдийн засгийг одоо ингээд табаагаас илүү ингээд бараа захиалаад үйлдвэрлэж ийснээс табаагаас бараа захиалаад ингээд зарсан биднэрт илүү ашигтай байна гэдэг зүйлийг яриад байгаа. Гэхдээ бид нар яг жижиг дунд үйлдвэрлэлийг яг яаж бий болгосон бэ гингүүд энэ дундаа чанартай өрсөлдөөнтэй тэгээ дээрээс нь яг эдийн засгийн авч явах зүйлсүүдийг бий болгоё гэдэг үндсэн дээрээс жижиг дунд үйлдвэрлэлийг анханасаа гаргаж ирсэн байдаг. Тэнгүүтлээ цаашлаад болохоор татврын хөнгөлөлтийг бий болгоё гэж яриад байгаа. Гэхдээ татврыг ингээ хичнээн хөнгөлөө гэд яг ингээ тэр хүмүүсийн одоо эрүүл ахуйн чанар шаарддаг ч юм уу те ямар нэг ингээ шударгаар өрсөлдөөгүй ямар нэг зүйлийг одоо яг тийм зүйлийг одоо яг татврын ингээ хичнээн хөнгөлсөн ч гэсэн ингээ тэр нь илүү сайжрахгүй яаж сайжруулах юм бэ гэх юм бол татвараас илүү чухал зүйл байгаад байгаа нь болохоор одоо ингээ биднэрт ингээд жижиг дунд одоо би ингээ барааны сав үйлдвэрлэдэг байлаа гэж бодоход одоо яг тэр барааны савн үйлдвэрлэх ч юм уу одоо яг эсвэл яг үйлчлэгчдийн гар дээр илүү ингэж түгээлцтэй ингэж илүү гарт нь ингээ хүргэх биднэрт ингээ яг тийм таатай нөхцөл байдлыг үүсгэснээр одоо яг ингээ татвараас илүү ингээ чухал байгаад байгаамаа гэдэг зүйлийг ярьж өгч байгаа. Тэгээд цаашлуулаад болохоор за одоо ингээд жижиг дунд үйлдвэрлэл болохоор дэлхийд дээр ингээд 50 гаруй хувийнх нь одоо ажлын байраар хангаж ийн гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэнгүүд л ингээд биднэрт ингээд жижиг дунд үйлдвэрлэлээр ингээд яг ямар чухал байгаад байгааг ингээд бид нар мэддэг хэрнээ татвараасаа болоод энэс илүү ингээд цааш ингээд жигээд идэг одоо ингээд татвар нь ингээд хүнд имий чинь одоо бид нар ингээд жижиг дунд үйлдвэрлэхгүй ч юм уу одоо татвар нь ингээд хүнд болохоор би бизнес эрхлэхгүй ч юм уу. Тэнгүүтлээ яг ингээд хууль журмын дээрээ болонгуутлаа
одоо ингээд яг хууль журмын ингээд уншгууд одоо ингээд амар том нөхцлүүд ингээд тавиад байгаа байхгүй. Одоо бид нар яг ингээд тийм амар том ингээд хүнд нөхцлүүд тавьж өгөхөөсөө илүүтэйгээр одоо яг ингээд яг жижиг гарын бизнес одоо жижиг дунд бизнесээ яг эрхлэх боломжтой яг өөрсдийнх нь таатай нөхцөл байдлыг хуулийн дээр хүртэл бид нар ингээд өөрчилж оруулж өгч болно. Тэрийг ингээд яг татвар гэдэг зүйлээр ингээд яг хаагаад одоо яг татвар гэдэг зүйлээр яг хаагаад биднэрт ингээд яг тийм чанартай өрсөлдөөн ч юм уу те бизнес ийм гар хүрэлцээ ирэхгүй хаа гэж үзэж байна. За баярлалаа. Хоёрдугаар энэ танд 47 секунд үлдсэн байна. За нэмэлт тайлбаруудыг бас хэлж болно. За Балжины яриантай ерөөдөө нийцэж байна. Угаасаа. Татвар бол угаасаа одоо жишээлбэл ийм байгаа байхгүй. Бид хэд одоо жишээлбэл ийм хамгийн ихний юм дээр нэрвэл одоо яг үйлдвэрлэлээ гэж бодоход манай одоо суур үйлдвэрлэлийн одоо хүнд үйлдвэрлэл хөгжөг байгаа учраас одоо бараа материал одоо жишээлбэл манайх пар үйлдвэрлэлээ гэж бодоход лист төмөрч гэдэг юм уу те бусад одоо бараа одоо түүхэд материалууд бүгдийг импортоор авч байгаа. Гэтэл импортоор авангуут тэр бараа бүтээгдэхүүн бүгд татвартай байдаг байхгүй. Тэнгүүтлээ татвартай орж иж байгаа бараа бүтээгдэхүүнийг бид буцаагаад үйлдвэрлээд татвартай болгоод зархад импортоор орж иж байгаа эцсийн бүтээгдэхүүн ямар ч татваргүй орж ирээд тэнгүүтлээ 100 айлчин мөн 10 туул дээр ямар ч татваргүй зарагдаж байгаа байхгүй. Тэгж бус татвар өвчнөд учраас энэ татврын зөрүүнээс л үнийн зөрүү бас асар өндөр үүсэж байгаа. За таны цаг дуслаа. Баярлалаа. За Балжин дэмжлэг илтгэлээ цааш үргэлжлүүлэх үү? Минут 30 секунд байна. Эсвэл цагийг дуусгаж болно. Үргэлжлүүлье. За цаг явуулаа. За одоо ингээд бид нэр Монгол улсад одоо жишээлх юм бол яг эдийн засгаа яг жүжүүлж байгаа вэ гэдээ яг ингээ харангууд одоо ингээд жишээлх юм бол хамгийн ойрхоноор нь уул уурхай гэж авч үздэг. Тэнгүүд ингээд бид нэр яг ингээд жижиг дунд үйлдвэрлэлээр одоо эдийн засгаа ингээд дээшгээ өсгөө одоо импорт экспорт хийя ч юм уу одоо инфляцийн хэмжээ яг тийд ингээд өсөж гин гэдэг ч юм уу яг одоо жижиг дунд үйлдвэрлэлээр ингээд бид нар ингээд эдийн одоо Монгол улсынхаа эдийн засгийг дээш нь өргөх боломжтой юм гэдэг зүйлийг харж үзэж байгаа. Тэнгүүд одоо яг хуулийн дээр одоо яг заасны дагуу гэх юм бол одоо жижиг дунд одоо жижиг бизнес эрхлэгч маань болохоор одоо дансандаа тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ч юм уу те доороо 200 гаруй хүн одоо ажилуулдаг ч юм уу яг хуулийн дээр тэгээ заагаад өчгөр ингээд биднэрт ингээд яг жижиг дундын бизнес эрхлэхэд аюу хэцүү болоод эхэлж байгаа байхгүй. Хэрвээ яг хуулийн дээр ингээд яг боломжийн нөхцөлийн одоо ингээд хитрхи ингээд зээл сан гэхгүйгээр яг боломжийн нөхцөлийн байдлыг нь гаргаж өгсөний дараа одоо яг ингээд татварын одоо татварын асуудлаа шийдэж болно гэж бодож байна. За баярлалаа. За ингээд багийн гишүүд дэмжлэг илтгэлээ танилцууллаа. За одоо үргэлжлээд багийн ахлагчид модераторын асуултанд хариулах болно. За нэгдүгээр агаас эхлэе. За нэгдүгээр агийн ахлагчаас асуух асуултууд. За жижиг дунд үйлдвэрлэлүүдэд одоо энэ татварын ач холбогдолыг бууруулснаар за инновац, за техник, технологи хөгжил, за магадгүй хөрөнгө оруулалт гэдэг те хөрөнгө оруулалт авах гэдэг эдгээр одоо салбаруудад талуудад бас ямар дэвшлүүд гарч болох вэ? Энэ талаар та хариулаач. За мөн одоо татварын таатай орчин бүрдснээр ажлын байрыг бий болгох, за тэгээд хамтын ажиллагааг одоо өсгөн нэмэгдүүлэх гээд ер нь энэ талууд дээр бас ямар хөгжил дэвшлүүд гарч болох юм бэ? За таны хариулах 3 минутын цагийг явуулж эхэллээ. Бидний төрийн дэмжлэг гингөт нэг тийм ерөнхий юм яриад байдаг. Яаж дэмжих юм? Татвар төлөгчдийн мөнгөөр хөнгөлөлтөд зээл өгөх юм уу? Тэ? Эсвэл үйл ажиллагааг нь сурталчилж өгөх юм уу? Эсвэл аль нэг байр төрөөсгүй байр одоо инкубатор орчин бүрдүүлж өгөх юм уу гэд ийм жижигхэн юм зүйлүүдээр ийм суур асуудлыг эзэж шийдэж чадахгүй. Татварын хөнгөлөлт чөлөөлт гэдэг бол жишээлбэл одоо хүнээр жижигтэн үйлдвэрлэлийг аваад үзэх юм бол хүүхэд байхад нь шууд төрөнгүүт нь татвар аваад эхлэх юм бол тэр хүн одоо яаж одоо чадахтай байх вэ те жижиг дунд үйлдвэрлэл дөнгөж өсөж бойжчих үед нь татвараар дарамтлаад татварын байцаагч магадгүй дансыг хаагаад тайлагналтан дээр алдаа гаргадаг суутхан авах зүйлүүдэд бүрдүүлдэггүй нягтлан бод бүртгэлийн анхан шатны мэдлэг чадвар байхгүй ингээд шууд татварын харилцаанд ороод эхлэхдээ нөгөө жижиг дунд үйлдвэрлэл эхлэгчнээс шууд залхаад болоод нэг компанид ажилд ордог байхгүй ингээд эхлэхдээ нь дараа тавьчихж байгаа. Зүүн нь бол эхлээд үйл ажиллагаа нь эхлэхээр нь татварын одоо таатай орчин гэж яваад байна шүү дээ. Татварын таатай орчин гэдэг чинь өөрөө татварын хувь хэмжээний хөнгөлөлт бууралт. За татварын хөнгөлөлт, татварын чөлөөлөлт, татварын буцаа олголт гэдэг ийм хэд хэдэн бүрдэл хэсгүүдээс бүрдэнэ. Эдгээр арга механизмууд аль нэг ашиглаад жижиг дунд үйлдвэрлэлийг нь одоо бойжих үед нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлт хувь хэмжээний бууралтыг олгоод эхлэх юм бол тэгээд дараа нь 90 цент хүрээд одоо чадварчаад үйл ажиллагаанд тогтворчоод одоо юуны нэгтлэн бодох санхүү бүртгэлийн үед чадварчаад ирснийхэн дараа нь энэ өөрөө ингээд механизм болоод тогтворжоод ирснийхэн дараа нь
татвар авах юм бол татварын суурь бааз чи өөрөө буцаад улсдаач хэрэгтэй. Эхлэх үед нь дараад авахсанд орвол бойжуулж ягаад бойдсон тэр одоо бэлэн болсон одоо оролцогч хуулийн этгээд боллоо шүү дээ. Бас нэг тодорхой чөмөг суудсныхан дараа нь татвар аваад эхлэх юм бол энэ буцаад улсдаа өгөөжтэй. Жижигтэн үйлдвэрлэлээ бол ийм байдлаар хөгжүүлж болно. Түүнээс ингээд юуны одоо няцагчлалсан явд байна л да. Санхүүжилтийн асуудал, дэд бүтцийн асуудал, төрийн үн цувтал гэж шударга усалт гэдэг. Монгол улс өнгөрсөн хугацааны 30 жилд энэ асуудлуудаа шийдэж чадаагүй байхгүй. Энэ асуудлыг шийдэж жидүүг хөгжүүлнэ гэх юм бол энэ дахиад хэдэн жил явахыг мэдэхгүй. Тэгэхээр төрийн зүгээс хамгийн хийж чадах бодит боломж нь юу гэхээр хууль батлах. Татрын хууль. Татрын хууль дээр хөнгөлөлт эдлүүлээ, чөлөөлт эдлүүлээ, буцаа олголтын өгье. Юуны татрын магадгүй хэлбэршүүлсэн болон бусад гормуудыг илүү юу аяад хөнгөлөе. Одоо хэлбэршүүлсэн гэдэг би илтгэлдээ хэллээ. Хэлбэршүүлсэн горим гэдэг чинь өөрөө нэгтлэн бодох бүртгэлийн маш нарийн шалгуурыг давж иж, баримтуудаа бүрдүүлж иж 1% хэлбэршүүлсэн гормороо татраа төлж чадаад байгаа. Тэрний хөлийн зөвшөөрөд байгаа материал алба. Тэгтэл зөвхөн ажиллаа хийж мэддэг нэгтлэнгүй компани бол хэзээ ч тэрийг давж чадахгүй учраас 1% гэдэг чинь бодит амьдрал дээр хөгжихгүй байгаа шүү. За баярлалаа. 20 дугаарыг ахлагчаас асуултыг асууя. За татварын таатай нөхцөл тийм хөрөнгө оруулагчдын зөвхөн одоо богино хугацааны ашигын одоо төлөө эсвэл одоо оновчтой бос энэ үр дүнгүй салбар руу одоо чиглэж байгаа энэ байдал нь одоо эрсдэл нь одоо ямар байна. За дээрэс нь олон улсын одоо энэ тал дээрх кейсүүдийг түрүүнд дурдж исэн. Ерөөд олон улс дахь бас энэ жишээ баримтууд за манай улстай ялгаатай зүйлс Сингапур, Монгол гэдэр ирж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо илүү одоо айл улсын жижигхийг дагаж илүү одоо хөгжиж илүү анхааруул зүгээр байгаа юм. Манай дээр одоо гол алдаатай байгаа зүйл нь юу байгаа юм? Олон улсад бас илүү энэ тал дээр манлаж түүчилж байгаа нь. Саяны бас хуучин хэлж байгаагаар бас биднэрт ямар оновчтой хуулийн шийдлүүд байвал илүү зүгээр байна гэж бодож байна. Яа. Зэ асуулт асуусан баярлалаа. Тэгэхээр хамгийн түрүүнд одоогийн байдлаар Монгол улсад ямар асуудал байгаа вэ? За тэгээ олон улсын жишгээс айл улсыг дагуул илүү зүгээр. Ер нь гарц гаргалгаа гэдэг зүйлийг асуусан гэж бодлоо. Тэгэхээр одоогийн байдлаар жижиг дунд үйлдвэрлэл гараад байгаа асуудал гэдэг зүйлийг миний эхний илтгэл болон манай гишүүний дараагийн илтгэлээ бүгдээрээ базаад үзэх юм бол бид нэг өсөндөө хоёр зүйлийг голчлон хэлж байгаа. Эхнийх нь бодитоор хэлэхэд бол мөнгө. Хөрөнгө оруулалтын асуудал. Хоёр дахь нь бол дэд бүтэц. Одоо нөгөө нэг хууль байгаа, за тэгээ хуулийн заалт нь байгаа. Яг яаж бид нар бизнес гаргаж байна. Энд өөрөө алдаатай арай илүү дутагдaltaй байгаад байна гэдэг зүйл. Тэгвэл энэ дээр хэрэг гарц гаргалаа бид нар хэрхэн гаргаж өгөх вэ? Яах вэ гэдэг тал дээр за бүгдээ нэг баримтуудад хэлсэн бол Монгол улс өөрөө санхүүжилтийн тал дээр юм хийгээгүй биш хийж үзсэн. 2024 онд нийт 249 төсөлд 22.8 тэрбум төгрөгийг тарааж үзчихсэн. Гол нь энэ хангалттай байж чадаагүй гэдэг явдал. Тэгвэл энэ дээрээс нэг жишээг авах юм бол өөрөө Бразил улс болон Индонез улсын жишээн дээр авч үзэхэд жижиг дунд үйлдвэрлэл гаргаж байгаа өгж байгаа санхүүжилт гэдэг зүйлийг мөнгөн хэлбэрээр биш өөрөө арай нэг дэд бүтцээ сайжруулах хэлбэрээр олгож ирсэн. За мөнгөн хэлбэрээр олгохдоо тэн дээр ямар нэгэн байдлаар тухайн байгууллагын орлого уулын дарлагыг арсны үндсэн дээр гаргаж ирсэн. Сохроор мөнгө өгөх биш. За тэгвэл хоёр дахь нь дэд бүтц гэдгийг сайжруулах дээр миний эхний хэлтгэлээр хэлж ирсэн хэн нэгэн дараагаас зөвшөөрөл авахгүйгээр хууль ёсныхаа дагуу явдаг бол арай дээр. За тэгвэл арай амьдрал дээр буусан гэх юм бол за шууд наад захаас нь эхлэхэд зам тээврийг сайжруулах. За тэгээд цэглэгаан дулаалтыг сайжруулах. Энэ дээр зүйлээ нэг асуулт бодох юм бол сая манай ноцлол ирсэн л да татвар өөрөө байгаад байгаа учраас барааны үн нэмэгдээд наа гэж. Тэгвэл ганцхан татварын үүдэн дээрээс өөрөө барааны үн нэмэгдээд байна уу гэвэл үгүй. Татвар нэмчих юм бол бас энэ бараа өөрөө үнэн доошо буух гад байна уу гэвэл үгүй. Татварыг нэмэх нь өөрөө бас амархан уу гэвэл татварыг одоо тэгж хасаж жижиг дунд үйлдвэрлэл ээлтэйгээр зохицуулах нь өөрөө амархан уу гэвэл бас үгүй. Энэ бүх асуудал өөрөө тодорхой хэмжээнд адилхан олон одоо их хугацаа шаардлагадаг. Гэхдээ шүү дээ. Яг одоогийн байдлаар хамгийн тулгамдсан асуудал нь өөрөө эднэр байгаад байгаа. Тэгвэл тэр хуулийн заалт гэдэг зүйл дээр ямар заалт байдаг вэ? Ямар заалт оруулж ирдэг вэ гэдэг дээр манай гишүү арай илүү тодорхойлдог байх. Миний хувьд өөрөө дэмжлэг гэдэг зүйл арай илүү их хүсэж байна л та. Олон төрлийн асуудал байгаа. Мэдээж хэрэг өөртөө гэсэн үр дагаврыг гаргаж байгаа. Тэгвэл одоогийн байдлаар одоо зүгээр ингээд наазах хэллээ шууд амьдрал дээр буугаад үзье л та. Өнөөдөр би компани нэг хүн за барааны сав үйлдвэрлэе гэж бодъё. Тэрийг орон нут руу гаргахад зам тээвэр, за тэгээ тэрийг үйлдвэрлэхэд эрчим хүч, модоо зар сурталчилгаан дээр ороход интернет холболт энэ зэрэг наазахын амьдрал дээр буугаад байгаа татвар гэдэг бол чухал мэдээж хэрэг ойлгож байгаа. Гол нь татвар гэдэг зүйл нь арай цаадах юм болов уу гэж бодоод байна. Яг тулцсан байгаа асуудал дээр арай өөр асуудал байгаа болов уу гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа.
асуултанд хариулсан багийн ахлагчдаа баярлалаа. За ингээд тайлбар илтгэлийн хэсгээс ашиглуулъя. Энэ хэсэгт багийн ахлагчид оролцох болно. 1 болон 3 дугаар энэ дэр. За тэдэнд 4 минут явах цавь. За та бүхэн бас бие биенээсээ асуух бүрэн боломжтой. Асуух одоо асуулт тавих хүсэлт гаргасан нөхцөлд илтгэлийг дүр зогсоогоод өргөжлүүлээд яваарай. За ингээд цагийг явуулж эхлэе. 1-р энэ дэр таны 4 минут эхэллээ. За жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид татварын ямар асуудал үүсэж байгааг гэвэл за эхлээд ер нь бол хувь хүнээрээ уг нь бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байж болно. Уг нь хувь хүний орлогын албан дотор илүү хөнгөлөлтийн хувь хэмжээтэй, илүү нөгөө хялбаршуулсан горим гэдэг нь хялбар дотроо хялбартай, нөгөө хуулийн этгээдээсээ илүү хялбар ийм боломжууд нь байгаа юм. Тэгэхээр за хувь хүнээр нэг эдийн засгийн харилцаанд орох гээд нэг компани дээр нэг хийж чаддаг ажиллаа. Жишээл нэг шаврын ажил хийдэг хүн байлаа. Нэг компани дээр тослон үүсчээр нэг өдөр нэг шавар хийгээд нэг 500 сая төгрөг авъя гэтэл нийгмийн даатгалын тухай хууль гэдэг хууль гарч ирээд нийгмийн даатгал гэдэг нэртэй боловч татварын хууль гарч ирж байгаа. Нүүр царай нийгмийн даатгал мөн чанартай татварын хууль. Нэг удаагийн ажил үйлчилгээнээс хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээ тэтгэврт айдалдах гэрээгээр хийгдсэн нэг удаагийн ажил үйлчилгээнээс нийгмийн даатгал заавал судхан авна гэж байгаа. Тэгэхээр нэг удаа ингээд компаниар одоо ажил хийгээд нэг компанид ажил хийгээд өгөх төр сая төгрөгийн хөлс тохироод орлоо. Ажлаа хийгээд хөлсөө авъя гэхтэр нөгөө компани чинь гар дээр нь хэдэг өгөх төр 870-ыг өгнө. Гэхдээ яагаад 870-ыг өгж байгаа гэхтэр нийгмийн даатгалын тухай хуулиараа танаас нийгмийн даатгал судалж авах үүрэгтэй бий. Хоёрдугаар тэр компани судалж авсан тэр 130 мянган төгрөг дээрээ нэмээд дахиад өөрөөсөө 110 мянган төгрөг аваад нэмээд өөрөөсөө төлөөд нийгмийн даатгалын нийтдээ одоо 250 мянган төгрөг төлж таарч байгаа. Тэгэхээр энд юу болж өөрж ийн гэхтээ энэ бол татвар болж өөрж байгаа. Тэнгүүт компани ямар ч тохиолдолд ажил гүйцэтгүүлж байгаа компани сая төгрөгийн ажил хийлгүүлэх гэсэн биш бодитоор сая 100 гараад дээрэс нь хүнээс суудгаж аваад татвар төлөх мөлөх гэдэг ийм төвөгтэй үйл ажиллагааны зардал гарч байгаа учраас ямагт хуулийн этгээдийг сонгоно. Хуулийн этгээд байгуулад ирээ гэж байгаа. Нөгөө хуулийн этгээд байгуулахад 100 айлдаа очиод нөгөө хуулийн этгээд болчоод нэг тамга аваад ирээд гэрээгээ байгуулад сая төгрөг аавна. Тэгээ сая төгрөгээ авчаад үйл ажиллагааныхаа тайлан татвар гэдэг дахиад нэмэлт зарлууд гарч штэ аж ахуй нэгжим чинь. Аж ахуй нэгжийн татвар тайлагналт гэдэг зүйл рүү ороод эхэлнэ. Ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг нэг юм жижиг нэг хуулийн компани бий болчих нэг хүнтэй. Дараа нь энэ компани маань өөрөө үйл ажиллагаа явуулаад татварын тайлангаа өгье гэхээр татварын тайлангийн одоо хялбаршуулсан горим гэх юм бол маш нарийн шалгууруудыг авч иж нөгөө 1% болдог. Тэгээд энийг чадахгүй учраас 10%-аар татвар төлөхөр болдог. 10% татвар нь жижиг дунд үйлдвэрлэл болон босод одоо том одоо корпорац нэг хүнтэй компани хоёр тэгш өрсөлдөх ямарч боломж байхгүй. Ингээд хуулиасаа ихсүүлээд жижиг дунд үйлдвэрлэлээ боомлоод эхэлж байгаа. Энэ бол ерөөсөө юуны Монгол улсад хуулийн орчин, татварын орчин нь бол жижиг дундаа дэмжсэн орчин ерөөсөө байхгүй байгааг харуулж байгаа. Зүүн нь бол юуны яах вэ гэхээр за хувь хүнээрээч тэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжээрээч тэр нийгмийн харилцаанд орох юм бол нөгөө одоо бол бодитоор ингээд нэг бизнес инкубатор төв гээл тэн дотор нь хүмүүс ингээд ажиллаулаа те төрөөсгөө байлгуулад ингээд үгүй тийм ерөөс огч шаардлага байхгүй. Хууль зүйн инкубатор орчин хэрэгтэй. Хууль зүйн инкубатор орчин дотроосоо боожоод гараад дараа нь эдийн засаг татвар нийгмийн харилцаанд бие дааж оролцох чадвартай компаниг л бий болгох хэрэгтэй. Тэгэхээр аж ахуй нэгжийн орлогын албан татвараас гадна бас нэг том асуудал байгаа нь нөт. Нөт яадаг вэ гэхээр хийж гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээ болгондоосоо уг нь бол худалдаж авахч нь нөт төлнө. Эцсийн төлөгч нь иргэнэ. Тэнгүүт Монголд нөгөө иргэд нь нөт төлж нөттэй худалдаа авалт хийж сураагүй учраас би нөттэй худалдаа авалт хийхгүй гин. Тэнгүүт хоёр аж ахуй нэгж байгаа. Нэг нь татраа хуульцсны дагуу төлөөд нөтөө төлөөд явдаг. Нэг нь дансаараа мөнгө авдаггүй, бэлнээр авдаг. За нөтөөс тайлагнадаггүй, хууль зөрчдөг. Энэ хоёрын хооронд нь нөгөө иргэн бол ямагт хууль зөрчсөнд нь 10% хямдхан учраас эндээс нь авна. Ингэнгүүт хуульцсныхаа дагуу нөтөө төлөөд явдаг аж ахуй нэгж бол хохироод үлдэнэ. Эсвэл өөрийнхөө нөгөө хүнээс 10% нэмж авахгүйгээр өөрөөсөө төлнө. Өөрийнхөө нөгөө үндсэн үйл ажиллагааныхаа мөнгнөөсөө 10%-ийг нэмж усаар төлж байгаа нь эцсийн бүлэгт нөт төлөгч нь иргэн биш үйлчилгээ эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэгч болж хуурж байгаа. Энэ нь орлогоос төлдөг учраас маш их хэмжээний татвар болж хуурж байгаа. Тайлбар илтгэлийг танилцуулсан 1-р агийн ахлагчдаа баярлалаа. За одоо 2-р агийн ахлагч тайлбар илтгэлийг хөрвүүлэх болно. За цагийг явуулъя. За баярлалаа. Тэгэхээр нутаг талаас маань ярьж байгаа зүйл маань нийгмийн даатгалын хууль за тэгээд тэтэрхий нарийн шалгууртай байгаад байна. Тэр нэг хувьдаа хүмүүс нь одоо багтаж орж чадахгүй байгаа учраас 10% гэдэг зүйлийг голчлон ярьж өгөх шиг боллоо. Тэр хэрэг би зөв ойлгосон бол татварын орчин өөрөө яг одоогийн байдлаар
одоо жижиг дунд үйлдвэрлэлийн орлого гэдэг зүйлээс их хөв авч байна. За тэгээд үйл ажиллагаа явуулахад ажилтаа цалин авахд худалдан авалт тэгээд аль аль талдаа хүндрэл учруулж байна гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгэхээр нөөц гэдэг зүйлийг арай илүү бас ярьж өгсөн. Тэр нэг талаас нэг зүйл дээр санал нэгдэж байгаа. Татврын орчин бол мэдээж хэрэг жижиг дунд үйлдвэрлэлээр дарамт учруулж байгаа. Тэн дээр санал нийлж байгаа. Тэгвэл нотоо талаас ярьж байгаа зүйл маань татврын таатай орчин бүрдүүлнэ гэж ярьж байгаа. Би зөв санаж байгаа бол энэ сэдв өөрөө адилхан удаан яригдж байгаа сэдв. За бас Монголын хэдүүлээ хууль эрх зүйн орчингаа аваад үзэх юм бол за яг цаасан дээр бол манай Монгол хууль эрх зүйн орчин сайтай. Миний хэлэх гээд байгаа санаа нь татврын орчин гэдэг зүйлийг бүрдүүлэх нь өөрөө цаасан дээр явагдаад байгаа боловч хөрсөн дээр энэ өөрөө буухгүй байгаа гэдэг зүйлийг ярьж өгч байгаа. Татврын орчин гэдэг зүйлийг олон жил ярьж байгаа. Энийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг олон хүмүүс үг дуурж байгаа. Надад энэ хэрэгтэй өнөж хэлж байгаа. Засгийн газар болон төрөөс бид нар ийм арга хэмжээ аавна гэж олон хурал уулсан, олон хүн амласан. Тэгвэл бол энэ орчин дээр буухгүй байгаа гэдэг зүйл. Тэгэхээр нэг талаас яг ярих гэдэг гол санаа нь юу гэхээр татврын орчин бол мэдээж хэрэг чухал. Чухал ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл дээр мөнгөтэй харьцаж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүс татвар гэдэг зүйл бол чухал. Яалтчгүй чухал. Гол нь энэ маань нэгт орчин дээр яг хөрсөн дээр бууж өгөх жоохон асуудалтай байгаад байна. Хоёрт хамгийн түрүүнд үйл ажиллагаа явуулахын тулд эхний за хүн ингээд өглөө босоод нүдэ нэтгэхтэй адилхан эхний алхмаас эхлүүлээд бид нар эхнээс нь анхаарч эхлэх хэрэгтэй юм шүү гэдэг зүйлийг арай л ярьж өгөх гээд байгаа. Надад бол хууль эрх зүйн орчин дээрээ ярих юм бол жижиг дунд үйлдвэрлэл гэдэг зүйл нь өөрөө яг хууль дээрээ яаж заасан бэ гэхээр 200-аас доош ажилтнтай 2.5 тэрбумаас доошоо орлоготой хөрөнгөтэй зүйлийг өөрөө жижиг дунд үйлдвэрлэлээ гэж оруулдаг. Түүтэл хууль эрх зүйн дээр ороод байгаа тэр заалт цаашлаад одоо за би өөрийнхөө компани дээр яваад үзье л да. Би ажилчлаа хөлсөөд үйл ажиллагаагаа явууллаа. За үйл ажиллагаагаа явуулаад цалингаа тавилаа, орлогоо оллоо, зарлага гарлаа гэж бодоход хамгийн түрүүнд биднэрт хамгийн том тулгардаг асуудал нь. За хэрвээ татврын орчин болон хууль эрх зүйдээр арайд үзэх юм бол биднэрт хамгийн түрүүнд тулгардаг асуудал нь өөрөө шимтгэл гэдэг зүйл яалчгүй орж ирж байгаа. Шимтгэл гэдэг зүйл нь орлого болон за тэгээд ажилчдын цалин компани орлогоос хамаарат орж ирж байгаа. Компани орлого төдийчний их байх тусам зөвлөлд орж ирж байгаа нэг зарлага болон тэр татаас гэдэг зүйл нь их байгаад байгаа бол хүлээн зөвшөөрж байгаа. Тэгвэл одоо бүгдээрээ өнөөдөр бид нар энд жижиг дунд үйлдвэрлэлийг өөрөө хөгжүүлэхэд биднэрт жижиг дунд үйлдвэрлэл явуулахад бизнес явуулахад яавал илүү амар болох вэ? Биднэрт аль нь илүү туслах вэ гэдэг зүйлийг ярих гэж ирсэн. Тэгвэл татврын таатай орчин гэдэг зүйлөөрөө үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээнд хэрэгтэй болдог, орлого талхын тал дээр хэрэгтэй болдог бол нэг талаас яриад байгаа зүйл нь үйл ажиллагаа явуулахад өөрөө арай өөр зүйл хэрэгтэй болгодог гэдэг зүйл. Үн яагаад нэмэгдэг вэ гэдэг манай нотлох талаас татвар байгаа учраас үн нэмэгдэг гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгвэл нэг талаас үн яагаад нэмэгдэг вэ гэвэл үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас. Магадгүй тээврийн зардал за тэгвэл эрчим хүч болон зулаан цахилгаан за эсвэл нэг харилцааны за тэг хөрөнгө оруулалт жишээний энэ тал дээрээс болоод үн нэмэгдэг гэдэг зүйлийг манай харайлуу ярьж хүсэж байгаа л да. Тэгвэл нотлох талаас яриад байгаа зүйлийг нь за нөөц тулан дээр татвар гэдэг зүйлийг үнэхээр ойлгож байгаа. Гэтэ бүгдээрээ одоо жижиг дунд үйлдвэрлэл гэдээ яриад байгаа энэ зүйл дээр чинь яг хөрсөн дээрээ буугаад ярих юм бол татврын орчин маань өөрөө бүрдэж чадахгүй байгаа юм биш үү гэдэг асуудал. Мэдээж хэрэг яригадаад байгаа. Гэтэ яг амьдрал дээр энэ өөрөө одоо амжилттай болж чадахгүй байгаад байна. Тэгвэл бас манай нотлохоос ирсэн татврын орчин бүрдүүлэх нь арай илүү амар эсвэл арай илүү хурдан гэдэг зүйл нь тэр нь ер нь татврын орчин таатай орчин гэдэг нь ер нь хизээнээс яригдаж эхэлсэн болоо ямар арга хэмжээ болсон бол гэдэг асуулт асуумаар байна. За баярлалаа. Ингээд тайлбар илтгэлийг танилцууллаа багийн ахлагчид. За нэгдүгээр ахлагчаас бас нэг зүйлийг нэмээд суучих гэж бодож байна. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ татврын орчин одоо нэрэгдсэн хүрээнд яриад байгаа шүү дээ. Бид татврын таатай орчин бүрдүүлэх гэж байна. Яг ямар байвал таны хувьд оновчтой гэж үзэж байна? Тодорхой товчхон хариулт өгөөч яг манай улс дээр тохирхон тий. Хамгийн түрүүнд тулгамж байгаа асуудал нөөтийн асуудал байгаа. Нөөт төлөгч нь уг нь хэрэглээний татвар шүү дээ. Нөөт төлөгч нь. Тэгэнгүүт хэрэглэгч иргэн төлөх ёстой байтал хэрэглэгч иргэн төлж сураагүй, дадаагүй. Тэгэнгүүтээ за аж ахуйн нэгж нөрөө хариуцдаг би өмнө ярьчлаа. Хоёрдугаарт асуудал нь нөөт суудхан төлөгч болох босго хэтэрхий бага байгаа 50 сая байгаа. Тэнгүүт нэг 50 саяын бараа бүтээгдэхүүн тухайн жилдээ борлуулчихад нөөт суудхан төлөгч буюу жижиг татрын албаны үүргийг гүйцэтгээд нөгөө татвар төлөгчийнхөө одоо худалдаа авахчаасаа татрын нэмж авах үүрэг хүлээгээд байна шүү дээ. Энэ төвөгтэй харьцаанд орох болж хөрж байгаа. Тэгээ энийг одоо хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас өмнөөсөө төлж байгаа процесс болоод байгаа байхгүй юу? Тийм учраас нөөц суудхан төлөгчийн босхийг өндөсгөх хэрэгтэй. Үнэхээр одоо санхүү нягтлан бодох бүртгэл нь докторчсон, санхүү татврын албатайгаа харьцсан, санхүү албатай тий
том аж ахуйн нэгжүүд нөөц суудхан төлөгчөө хөө үргэлж гүйцэтгэхэд татвартайгаа харьцаад тооцоо нээлээд хуцаа аваад явж иж болж байна. За хоёр дахь асуудал. За хоёр дахь асуудал нийгмийн даатгалын шимтгэлийн дээр нь ажилтан ажил олгогч хоёр хөдөлмөрийн гэрээгээр харьцаж байгаа харилцаан дээрээс нийгмийн даатгах шимтгэлээ аваа. Харин нэмэлтээр тэр ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээрт адилдах гэх нэг удаагийн ажил үйлчлэхнээс нь нийгмийн даатгалын шимтгэл тэр ажил хийлгүүлсэн компани, ажил хийлгүүлээгүй компани хоёроос аваад байгаа энэ хуулийн юм гажуудлаа бас болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бизнес ту бизнес харилцаанаас нийгмийн даатгалын шимтгэл аваад байна шүү дээ. За хоёр дараагийн асуудал нь одоогийн манай татрын хуулиар жижиг дунд үйлдвэрлэж байгаа хөнгөлөлт нь 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой төлсөн татврынх нь 90% нь буцаа олгож байгаа. Гэхдээ буцаа олголт хийхэд бол татрын албанд очиж тэрнийг хамгаалах хэрэгтэй болдог байхгүй юу? За ингэнгүүт нөгөө буцаагаа санхүүнагтлан нэг компани жижиг дундын захирал өөрөө очиод татрын мэрэгсэн албатай очингуудаа тэрнийг хамгаалах нэгтлэн бод бүртгэлийн хувьд бол одоо бий очиж боломж байхгүй. Тэгэхээр энэ буцаа олголт гэдэг зүйл нь бодитоор одоо манай няцагч тал хэлж хөрсөн дээр боохгүй байна гэдэг чинь яг энэ бодитоор болохгүй байгаа юм. Тийм учраас ерөөсөө татрын хувь хэмжээг жидүү гэдэг тэр гэрчлэгийг өгсөн бол хувь хэмжээ нь бага байх шатлсан татрыг оруулж хэрэгтэй. За. Танд одоо угаасаа ярих хэлж байгаа. За одоо дараагийн нэмэлт асуултын хэсгээ эхлүүлье. За энэ хэсэгт бол 3 дугаар энэ дэр 2 дугаар энэ дэр оролцоолно. За ингээд 3 дугаар энэ дэрт асуух ээлж 2 минутын хугацааг явуулж хэллээ. За тэгэхээр хамгийн түрүү танаас би ерөнхий асуухыг хүсэж байгаа яг хоёр л зүйл байгаад байна л да. Эхний асуух нь болохоор таны яриад байгаа татврын орчин. Татврын орчин гэдэг маань өөрөө орлого улсны ард дээрээс энэ маань өөрөө компанид хэцүү байгаад байгаа гэдэг зүйлийг ярьж өгöd байгаа. Тэгвэл компани яг үйл ажиллагаа явуулах дээр татврын орчин юу нь яг яаж нөлөөлд юм болоо гэдэг зүйлийг та нэг сайхан дэлгэрэнгүй яриад өгөөсэй гэж би хүсэж байна. Хоёр дахь нь болохоор миний нэг буруу ойлгосон уу эсвэл арай ойлгохгүй байгаа зүйл нь татврын таатай орчин гэдэг нь одоо та нэг жишээ аваад хэлээд өгөөч. Одоо яг ямар оронд яаж бүрдсэн бэ? Яг ямар орчин таатай орчин гэхлээрэ Монгол тэр нь яг бүрджсэн түүх байгаа юу эсвэл хийжсэн оролдлого байгаа юу? 2 дугаар надаас юм. За. За бид юу байгаатай? Жидүү юу, ЖДБ юу гэдгээ тодорхойлох хэрэгтэй байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгч нэг өөр ойлголт. Энэ бол импорторын маа оруулж ирээ зарах юм уу эсвэл өөр бизнес эрхлэнэ. ЖДУ гэдэг чинь жижиг дунд үйлдвэрлэл ахгүй яг дотоод үйлдвэрлэж байгаа зүйл. Тэгэхээр миний нөгөө төрөний одоо агуулга юу гэхээр яавал одоо татврын орчин одоо энэ чинь улс болгон болгон өөр ахгүй. Өөр орчинтой өөр давуу болон сул талуудтай. Гэтэл яг манад ямар байх вэ гэдгийг бид нэр өөрснөө бодлого боловсруулах ёстой байхгүй. Тэрнээс тэр улсад тийм байсан, энэ улсад ийм байсан гэдэг агуулга бол өөрөө тийм цохимжтой биш. Бид одоо ингээд одоо жишээлбэл Америк одоо жоохон одоо санхүүгийн асуудалд орохоор дид үс тавьдаг гэдэг ойлголтоор бид дид үс тавиад манай улс дампуурлаа шүү дээ. Тэгэхээр агуулга бол бид одоо юу жишээлбэл ингэ хэлээ. Одоо жишээлбэл нөт гэдэг ойлголтоо бас бид амар сайн ойлгох хэрэгтэй байна. Нөт түрүү манай ахлах хэллээ те. Нөт бол өөрөө одоо юу гэж хэрэглэн дээр үүсэж байгаа. Хэрэглэн дээрээс та авж байгаа татвар гэж ойлгож байгаа байхгүй. Гэтэл нөт гэдэг бол өөрөө нэмэгдсэн өртгийн албан татвар шүү дээ. Нэмэн өртөг шингээх тусам татвар аваад байгаа нь өөрөө буруу болчих. Өөрөөр хэлбэл нэмж хэрэглээ нэмэгдэх тусмаа татвар авна гэдэг ойлголт манай төр засгтэр байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэмээд хувцас авлаа. Энэ давтартай байх хэрэгтэй. Дүүл хүн шалдаа явж болохгүй шүү дээ. Энэ хүн өөрөө нүүн анхдагч хэрэгцээгээ бий болохын тулд авж байгаа юм дээр яагаад татвар аваад. Дүү хүн гэр оронтой боллоо. Энэ анхдагч хэрэгцээ шүү дээ. Тэгэхэд энэ дээр яагаад нэмэгдсэн өрсөн албан татвар аваад. Хүн хоол идэж шүү дээ. Зүв зүгээрэж жагаад өхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээ хоол идэх гэсэн үг. Тэгэхээр энэ хоолн дээр яагаад нэмэгдсэн өрсөн албан татвар аваад. Энд чинь хэрэглэн дээр авж байгаа татвар байвал энэ чинь хүн анхдагч хэрэглээ болгон дээр татвар өгөөд байвал энэ чинь өөрөө буруу болоод ирчихэж байгаа байхгүй. Агуулга энэ дээр тийм болчихж байгаа. Буцаагаад энэ одоо дараагийнх дээр би яриа л да. Энэ нөт болно. Яагаад нөт ингэж амар нөлөөлөд байгаа юм? Нөт бол хамгийн гол юм нь орж ирж байгаа бүх мөнгнөөс шууд авчиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид цалинд авахд цалингаа нөттэй өгч чинь. Ашигаас давхан нөттэй өгч. Бараа бүтээгдэхүүн бүгдийн нөттэй өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө бүх төрлийн татвараас давцсан орлого болж байгаа. За баярлаа. За 3 дугаар энэ дэр үргэлжлүүлэх үү цагийг дуусгах уу? За нэмэлт тайлбар тодруулгууд бас хэлж болно. Ирхэн баяр. Надаас дахиад асуугууд байж болох. Харин тэрийг л асуусан л да. За тэгье. За тэгвэл оролцогчид харилцан төсөлдсөний үндсэн дээр
За цагийг нөгөө оролцогчид асууж хариулах хэлбэрээр шилжүүлээд явах боллоо. За тэгвэл таны хариулт болохоор нэгэсэндээ хэрэглэн дээр татвар орж ирээд байгаа. За тэгээд одоогийн байдлаар нөгөө нэг гадаад улсын жишээ асуусан дээр Монгол улс өөрөө бодлого энэ дээр боловсруулах ёстой гэж байгаа юм байна. За тэгвэл танаас би асууж байгаа 3 дахь асуулт нь болохоор за тэгвэл Монгол улс бодлого боловсруулах хэрэгтэй юм байна. Тэгвэл та бол одоо жижиг дунд бизнес өөрөө эрхлэгч, үйлдвэрлэгч. За ийм хүний хувьд тэгвэл яг татварын орчин дээр хамгийн байх ёстой чухал 3 зүйлийг та нэрлээд өгөөч. За нэг тийм. Татварын орчин дээр манай улс өөрөө үйлдвэрлэгч улс биш байхгүй юу? Одоо үндсэн том үйлдвэрлэгч биш. Тэгэхээр одоо үндсэн одоо суур үйлдвэрлэл байхгүй учраас суур үйлдвэрлэлгүйгээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ гэсэн ойлголт байхгүй байхгүй. Гэтэл суур үйлдвэрлэл нь манай улсад хөгжөлтлөө бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх юм? Тэгвэл суур үйлдвэрлэлээ хөгжөөгөө байгаа тохиолдолд тэр төмөрийн лист хөдөлгөөрөө боловсруулаад бид нар төмөрөө боловсруулж чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр төмөрийн лист боловсруулаад боловсруулсан байгаа хятадаас орж иж байгаа тэр түүхэд материалын татвар болгоч. Түүхэд материалын татвар болгоч. Гэтэл манад одоо эсрэгээр байгаа. Түүхэд материалын татвартай эцсийн бүтээгдэхүүн татваргүй байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ямар ч одоо үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болчиход байгаа байхгүй. Нэгтгэн. Хоёр дахь нь болохоор энэ нөт гэдэг зүйлийг бид одоо зүгээр шал өөрөөр ойлгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нөтийг зөвхөн одоо нэг нэмэн өртгсөн шингээжлэвэл энэс аммааргүй байгаа байхгүй. Бүр нөтийг л бүр багсчмаар. Ерөнхийдөө баярлалаа. Цаг бол дууссан. За дараагийн хэсгээр үргэлжлүүлье. За ингээ 2 3 дугаар эндрийн мэтгэлцэгчтэй баярлалаа. Одоо 1-р багаас асуун, 1-р багийн ахлагч болон 2-р багийн гишүүд оролцсноо. Нэг болон 4-р энэ дээр та бүхэнд 2 минутын хугацаа байна. Цагийг явууллаа. Асуулт байна. За 1-р энэ дээр асуун. Түрүү илтгэлдээ үндсэндээ санхүүжилтийн асуудлыг шийднэ. Дэд бүтцийн асуудлыг шийднэ. Төрийн хүнд суртал авилгыг бууруулна. Шударгаар өсөлдөх боломжийг нээн гэж ярьж штэ. Тэгэхээр энэ оролдлогод өнгөрсөн хугацаанд байсан уу? Байсан. Жишээлбэл санхүүжилтгэхээр одоо жидүү сан жишээ авлаа штэ. Нэг 224 мянган төгрөгийг өнгөрсөн хугацаанд олгосон гэдэг ч юм. Тэгэхээр энэ жидүү сангийн мөнгө чинь өөрөө татвар төлөгчийн мөнгө. Энэ мөнгийг бүр босгохдоо яадаг вэ гэхээр төсвөөс тодорхой санхүүжилт олгоно. Мөн сангийн яамнаас бонд гаргадаг. Бонд нь 17-оос 15-17% хүүтэй. Харин жидүү сан эрхлэгч нарт олгохдоо тэнд юуны урт хугацаатай 5% хүүтэй. Зөрүү 11-ээс 10%, 13% татвар төлөгчийн мөнгөөс санхүүжүүлж идэг. Тэгээд ингээд жижиг дунд үйлдвэрлэл гэхдээ хүртээмж нь бага. Тэгээ нэг шалгуураар ордог, нэг хурлаар сэлцдэг гэдэг. Энэ дунд чи авилга болоод байгаа. Тэгэд ийм байдлаар одоо ингээд жишээлбэл машинаар бол манай одоо юуны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа царай нь кардан хуулиараа бол хойдлын карданы татчихад уртлаас нь төсвийн мөнгөөр ингээд чирээд одоо билазер ингээд чирхэд оролдоод байгаа байхгүй. Энийг яаж шийдэх юм бэ? Карданы болохгүйгээр яаж хэд хүчлээд энэ амжилтанд хүрч чадах уу? Өнгөрсөн хугацааны туршлага энэ бий болсон зүйлийг яаж шийдэх вэ гэж асууж байна. За цагийг зогсоолоо 4-р энэ дээр хариулах цаг авлаа. Одоо яг энэ өнгөрсөн хугацаанд яг иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэх гээд иймэрхүү арга замуудыг гаргаж өгсөн гэж яриад байгаа. Гэхдээ яг ингээд яг орчин цагтаагаа ингээд тулгаад ингээд харьцаад үзэх юм бол биднэрт ингээд яг татвар гэдэг асуудал ингээд яг нэг амар том асуудал бол биш байгаа байхгүй юу? Биднэрт ингээд зөвхөн яг татварын тухай хуулийн ингээд бичээд ингээд бид нэр ингээд заагаад ингээд шинжилээд өгөө гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэхдээ хуулийг хичнээн шинжилсэн ч гэсэн ингээд бид нэрээ хөрсөн дээрээ хуулиа биелүүлж чадахгүй гэдэг өөрөө асуудал байхгүй юу цаашаа. Тэнгүүтлээ цаашаагаа яг ингээд одоо яг энэ татварын таатай орчин одоо за татварын одоо биднэрт ингээд татварын таатай орчин үнэхээр чухал байгаад байгаа л та. Гэхдээ бүр ингээд хамгийн ингээд чухал зүйл бол биш. Гэхдээ цаашлаад ингээд яг цаашаа ингээд хараад үзэх юм бол ингээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингээд бид нэр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих одоо төсөл тэнгуүтлээ одоо яг ингээд одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо яг төсөв тэнгуүтлээ яг улс төр засгаас ингээд гаргаж ирж байгаа зүйлсүүд одоо эдгээр чинь ингээд татварыг нь одоо бид нэр ингээд татварыг ингээд илүү хөнгөлөөл ингээд багасгаалах юм бол одоо жижиг дунд одоо үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид илүү ихээр гарч ирэх болно. Тэнгуүтлээ одоо яг ингээд бид нэр ингээд татвараа ингээд яг байлгаж бид нэр өрсөлдөөний дэмжээ гэд яриад байгаа зүйл нь их юм бол цэвэр тэнцээ өрсөлдөгч нар тэгээд дээрэс нь яг ийм цөөн хүчээс ингээд илүү ингээд
ингээд чанартай зүйлсүүдийг гаргаж ирж байгаа. Тэнгүүтлээ цаашаа ингээд одоо бид нар ингээд табоогоос ингээд бараа захиалж байгаа юм бол хятадаас төмөр оруулаад ирчих юм бол бид нар татвар төлөхгүй байна гэдэг зүйл ярьж байгаа. Гингүүтлээ эн чинь ингээд үүн дагаад чанар гэдэг зүйлс бас байгаад байгаа шүү дээ. Бид нар ягаад тэр төмрийг оруулж ирээд ингээд яг нийтээр ингээд ашиглаж чадахгүй байгаа даа. Бид нар ингээд өөрсдөө ягаад үйлдвэрлэгч байгаад байгаа гэдэг зүйл чинь өөр асуудал байхгүй. Хятад орн үйлдвэрлэгч болохоор бид нар хятад орноос аваад байгаа. Гэтэ Монгол орн үйлдвэрлэгч болчих юм бол одоо болох хүртэл ингээд жижиг дунд бизнес эрхлэж үйлдвэрлэлээ дэмжээ гэдэг зүйлийг ярьж өгч байгаа юм аа. Одоо ингээд цаашаа асуулт асууж болох юм. За болно. Одоо яг асуулт асууж байгаа бол цаг нь ингээд дуусч байна. Зүгээр асууж асууж. Бид нэр одоо яг ингээд та одоо хуульчтэй одоо яг хуулийн зүгээс ингээд яг татвар нь одоо яг яаж ингээд яг хэцүү байдалд оруулаад байгаа юм бэ гэдэг яг жоохон дэлгэрэнгүй ч юм уу эсвэл яг ойлгомжтойгоор товчоор тайлбарлаад өгөөж жоохон ингээд тойроод яваад байна л та. 34 секундтай багтах уу? За та хариулаарай. Цагийг явууллаа. Нөөтийн асуудал бол ерөөсөө шууд үйл ажиллагаа эхлүүлээл орлогоос нь татвар аваад байгаа байхгүй. Борлуулалтаас нь. Ингээл ерөөсөө нэг юм хийлээ, нэг бараа бүтээгдэхүүн зарлаа, шууд татвар төлөхөөр болчихно. Нөөтийн босго бага байгаа учраас. За ингээд энэ татвар төлөх, уг нь суудхан төлөх гэдэг ийм зүйл нь татвар төлөгч болгож хураагаад байгаа. Энэ системийг нэгдүгээрт ер нь хүн болгон татвар төлөх, одоо нөөтийн татварыг бол худалдаа авагчийн болгоноор нь төлөх. Тэгээд суудах үүрэгтэй хуулийн этгээд болгон тэр суудах үүргээ гүйцэтгэх гэдэг энэ шалгуур буюу хууль тэгшүүлжлүүл энэ татварын таатай гэдэг нь өөрөө тэгш өрсөлдөөний боломж бүхий татвар авчныг хэлээд байгаа. Нэг нь татвар төлөхгүй, нэг нь татвар төлж байгаа өрсөлдөө өсөхгүй. За одоо үзэгчтэй нэвтрүүлгийн сүүлийн хэсэг буюу дүгнэлт хэсгээр рүү шилжих цаг болсон байна. За ингээд багийн гишүүдээс эхлэе. 2 дугаар багаас эхлэе. За 4 дуурайн дээр өнөөдрийн нэвтрүүлгийн мэтгэлцээний дүгнэлтээ хэлнэ 2 минутыг явуулъя. За биднэрт яг ингээд сэдв зааж өгсөн байгаа. За тэгээд сэдв дээрээсээ бид нэр яг ингээд яг хоёр талаас нь хилцсэн үү гэхээр яг ингээд тодорхой хэмжээний яг ингээд хилцүүлэг өрнсөнгүү гэж юу нь бол харж байгаа. Тэнгүүтлээ цаашлах юм бол ингээд татврын таатай орчин гэдэг зүйлийг яг юу хэлж байгаа. Тэнгүүтлээ яг ингээд манай одоо нотач талаас гэх юм бол ингээд татврын таатай орчин гэдэг чинь ингээд тэнцвэртэй өрсөл одоо яг тэнцвэртэй яг ижил тэгш татвар төлөгчийг хэлээд байгаамаа гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэхдээ яг ингээд ижил тэгш татвар төлнө гэж яг юу юм бэ? Яг ингээд ижил тэгш татвараа яаж ингэж төлөөд байгаа юм бэ гэдэг зүйлийг дэлгэрүүлж ярьсангүй гэж харж байгаа. За тэнгууд ницааш талаасаа гэх юм бол ингээд бид нэр ингээд татвар төлөлт бол биднэрт ингээд тодорхой хэмжээний дарамт болдог. Гэхдээ одоо яг татвараас илүү бид нэр ингээд яг татвараа зүгээр ингээд алгасаад дараагийн асуудлыг харах юм бол бид нэр ингээд одоо эдийн засаг болон одоо яг ингээд цаашаа ингээд бизнес эрхлэгчтэй хөгжүүлээд үйлдвэрлэлээ дэмжиж явчих юм бол биднэрт илүү боломж өргөн байх юм байна гэдэг зүйлийг ярьж өглөө. За цагийг дуусгав. За баярлалаа. За дүгнэлт хэлэх дараагийн мэтгэлцэгч 1-р дээр за 1-р ахлагч Эрдэнэ очир таны дүгнэлтийг сонсъё. Санхүүжилт дэд бүтц гэдэг бол дандаа магадгүй юуны хөрөнгөөр шийдэгдэх асуудал. Хөрөнгө хаанаас гарах юм? Энэ чинь бол гинт тэнгэрээс буугаад газар сургадаг зүйл биш. Энэ чинь буцаагаад татвар төлөгч нарын ард иргэдийн ажил хөдөлмөрөөс нь авж байгаа шимтгэлээр бий бүрдэж байгаа. Тэгэнгүүтээ тэр мөнгөө буцаагаад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэгээд цутгалаа өглөө гэлэхэд эн чинь хэмжээ хязгаартай. Бид нар чинь бусад сургууль цэцлэгээ бүх юм тараагаад дуусаад нэг жоохон юм. Тэгвэл нэг тэр жоохон цоргоор нэг жоохон мөнгө гоожуулаад Монголд жижиг дунд үйлдвэрлэлийг хязгаарч бүрдүүлж хөгжүүлж чадахгүй. За тэгвэл гаргахтаа биш юм аа. Мөнгө гаргаж өгөхдөө биш. Мөнгө авахтаа, татвар авахтаа тэр хэсэг дээрээ хөнгөлт үзүүлчих. Тэгээд тэр хүмүүс нь бярдаа болоод ирснийхэн дараа татвар аваад тэгээд баялгаан бүрдүүлээ. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэе гэж байгаа. Үндсэндээ бол татврын таатай орчин гэдэг дээр тэгшүүлэх боломж юу гэж хэлээд байгаа гэхээр бүгд татвар төлдөг бай. Хоёр аж ахуй нэгж байлаа гэхэд нэг нь татвар төлөхгүй, нөөт төлөхгүй, нөөтөө суудах авахгүй, нөөтхөө үнээр зардаг. Энэ зүйлүүдийг бол нөгөө шалгуур хангацсан нөөт төлөгч байх юм бол хамаагүй шүү дээ. Төлөгч биш бол хамаагүй, төлөгч байх юм бол болно. Суудхан төлөгч. Ийм зүйлээсээ эхлэх ёстой. Хоёрдугаарт нь юуны татврын түрүүнд хэлсэн нөгөө хувь хэмжээг бол бууруулах хэрэгтэй. Тэр буцаа авалт гэдэг бол одоо бод төр хэрэгжихгүй байна. Жидүүгээд хууль дээр тодорхойлсон байгаа шүү дээ. 2.5 тэрбум төгрөг 100 хөтөлбөрийн ажилтнтай. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг сертификатыг тэр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газар гэдгээс очиж авдаг. Энэ хуулийн этгээдүүд дээр нэгдсэн код үүсгээд татврын хувь хэмжээг нь бууруулах, татврын хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах юм бол энэ асуудлыг яалтаа шийдэн. Заавал тэгээд чи жидүү юу? За чи манад ирээд ингээд зээл ав. Чи манай байранд байгаад ингээд үйл ажиллагаагаа явуулаад ингээд зардалгүй ингээд үйл ажиллагаа явуул гээд
төр тэнд оролцоод авах шаардлага байхгүй. Зөвхөн төрийн хийх ёстой ажил бол татврын зөв оновчтой бодлогоор аль бүгцийг дэмжих вэ гэдгийг зөв тодорхойлж тэрнийг бодиттой хэрэгжүүлэх шаардлагатай. Бодлогыг тодорхойлох талаасаа тийм ээ. За тэнд баярлаа. За ингээд дараагийн дүгнэлтэд хэлэх мэтгэлцэгч 3 дугаар энэ дэр эрхэн баяр. Цагийг явууллаа. За энэ хүн нотлог болон эцэг талаас өөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж өөр өөрсдийнхээ байр суурин дээр бацаасан тоглолт болж өндөрлөлөө. Тэгэхээр нотлох талаас хамгийн сүүлд хэлсэн хоёр зүйл маань эхнийх нь төрийн үүрэг бол ерөөхдөө бодлого гаргах ёстой. За тэгээд төр бол энэ дэр нөх амир оролцоод байх хэрэггүй гэсэн үзэл санааг илэрхийлсэн. Эцэг талаас болохоор яг одоогийн Монголд оролцох харин хэрэгтэй юм шүү. Яг одоогийн Монголд харин тусламж үзүүлэх нь бидэрт хамгийн их хэрэгтэй байгаад байгаа юм шүү. Татвар гэдэг бол ард иргэдийн мөнгө. Татварыг бид нар аваад байгаа. Буцаагаад нэг цорог жоохон нээсэн юм шиг тусал мөнгө жижиг дунд үйлдвэрлэгчид өгөөд байгаа гэж хэлсэн. Тэгээд гаргахтаа биш авахтаа багасгая гэж хэлсэн. Үгүй яагаад гаргахтаа ихсгэж болохгүй гэж. Татварыг бид нараас улсын сайсны төлөө за улсаа хөгжүүлэхийн төлөө татвар гэдэг зүйлийг авдаг гэж зүгээр энгийн үгээр хэлэх юм бол зөрүүлээ тэр татвар гэдэг зүйлийг зориулахдаа өөрөө хамгийн их нэрээд байгаа хөрөнгө оруулалт гэдэг зүйл төр чинь жижиг дунд үйлдвэрлэлтэд дэмжээ гэдэг зүйл дээр яагаад мөнгийг нэрээ нэмж болохгүй гэж. Яг бид нарын одоо ярьж байгаа зүйл яг одоогийн Монгол гэдэг зүйл дээр яриад байгаа шүү дээ. Бид нар онлайн хэв дээрээгүй бид нар яг амьдрал дээр буусан зүйлийн тухай ярьж байгаа. Тэгвэл яг одоогийн Монголд хөрөнгө оруулалт нь арай илүү хэрэгтэй байгаад байгаа юм шүү. Татварчуул гэдгийг ойлгож байгаа. Гэтэл хөрөнгө оруулалт нь жижиг дунд үйлдвэрлэл эхлэхэд бүр хэрэгтэй. За тэгвэл цаанаас нөгөө нэг татвар гэдэг зүйл нь орж ирээд хэцүү байгаад байгаа боловч орлого олсны ард дээрээс биднээс ингээд орлого гэдэг зүйлийг аваад байна гэж яриад байгаа бол нэцэг талаас орлого олж чадахгүй бол яах вэ гэдэг зүйлийг ярьж өгöd байгаа. Орлого олсны дараа бидний тэдэн хувийн татвар аваад ингэж хэцүү байна гэж яриад байгаа бол бид нар харин үгүй орлого олж чадахгүй бол яах вэ гэдэг зүйлийг яриад байгаа. Орлого олох процесс ч нөөрэ энэ ч цаад хийгээд байгаа шүү дээ. Орлого олж чадахгүй болгоод байгаа шүү дээ. Орлого олсны ард дээрээс бид нар тэдэн төгрөг алдах гэсэн илүү орлого олох тэр жижиг дунд үйлдвэрлэл гарч ирснийхаа дараа тогтвортой зах зээл дээр үлдэх гэдэг зүйл дөөрөө арай илүү хор хөндлөлтэй байгаад байгаа юм болов. Баярлалаа. За баярлалаа. Цаг дуслаа. За дүгнэлтэлх сүүлийн оролцогч 2 дугаар энэ дэр Бат Эрдэнэ. За таны дүгнэлтийг сонсъё. 2 минутаас жоох удаа ярьчихъя. Нэгт юу байгаад байна? Нөт бол яг шууд орлогоос авж байгаа учраас маш өндөр татвар болчиход байна. Тэгэхээр энийг шууд онгод орлогоос нь авах гэхээр бид одоо 100 саяын бүтээгдэхүүн зарлаа гэж бодоход 100 саятай бүх юмнуудаа шингээч байгаа шүү дээ. Тэнгүүтэл нөөтөө 10% гингүүтэл нь 110 сая болчихно. Тэнгүүтэл нөгөө одоо худалдаж авч байгаа хүн 10 саяыг нэмж өгөөд 2 саяыг буцааж авахгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр сонголт хийхгүй байгаа учраас угаасаа хүсээгүй эсвэл манай компани нөөтөө шингээгээ 100 саятай зарна. Эсвэл одоо юу аана гэсэн нөгөө нэг шууд нөгөө хуулиа зөрчөөд тусдаа дансаар авна л гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр энэ ч өөр компаниудад томрох бүх нөхцлүүдийг хааж чаддаг. Тэгэхээр нэмэгдсэн өртөө албан татвар гэдэг үгээ бүгдээр ойлгоод нэмэн өртөг шингээн гэдэг ойлголтоор ойлгонгууд энийг татвар биш болгомоор байгаа байхгүй. Тэгээд буцаагаад энийг шууд уул нь бол эн чин далд эдийн засгийг одоо ил гаргахад зориулсан л татвар шүү. Гэтэл одоо шууд улсын төсвийн бараг 25%-ийг бүрдүүлдэг татвар болоод хуурчаад байгаа л асуудал үүсгэж байна. Тэгэхээр нөөтийг одоо 10 биш 5% оруулаад ч юм уу буцаад юуг нөхөө олгоорын одоо нөхөө олголтыг нь 2 биш 3 4 лөө оруулаад ирвэл энэ далд эдийн засаг шал өөр болоод ирнэ байхгүй болоод. Хоёрт нь болохоор юу гэхээр босго гэдэг зүйл нь шүү дээ. Одоо 50 саяын босго 250 саяын босго баймааргүй байна. Бүгд нөт төлөгч баймаар байдаг. Өөрөөр хэлбэл босго нь одоо 250 ч юм уу болчингуутал нь нөгөө аж ахуйн гэж би манайх одоо жишээлбэл 250 сая төгрөг хүрээгүй компаниудад ажил үйлчлэгээ хийлгэхээр нөгөө компаниудын нөөт нь байхгүй болчихсон шүү дээ. Тэгвэл тэр компанийн нөөтийг манай компани төлөө авчиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дунд үйлдвэрлэлүүд дээр дунд бизнес эрхэлж байгаа компаниудад илүү дарамттай болчиход байгаа. Эсвэл бүгдийг босгохгүй болонгуутлаа бүгдээр нөөт төлөгч болоод хэрвээ жижигүүдийг дэмжиж байгаа бол одоо 250 сая хүртэл байвал за жишээлбэл ийм ажил хийлээгээ бодлоо л да. Тэгвэл тэр ажил дээр нь шууд бичлэлт хийдэг. Тэр нь зүгээр татварт нь ороод тэрнээс нь зүгээр хасагддаг. Нөгөө аж ахуйн нэгж нь өөрөө тэгж авдаггүй одоо өмнөөс нь төлдөггүй байх ёстой зайлшгүй шаардлагатай байна. Эцэд нь би нэг довчгоо үг хэлчихэ. Ер нь манай бас үйлдвэрлэдэг байсан 90 онд. 90 оноос өмнө. Одоо бидэд үйлдвэрлэдэг бас. Үйлдвэрүүдийг тэр бүх үйлдвэрүүдийг манай том одоо төрүүлээ төрсэн ах нар маань аваад дотор нөөсөн үйлдвэрүүдэд байсан тоног төхөөрөмжүүдийг хятадуудад авчиж өгөөд тэрнээс бараа авчиж ирээд тэр үйлдвэрийн байруудыг худалдааны төв дэлгүүрүүд номин одоо сүлжээ дэлгүүрүүд болгоцсон.
Энд нэг амар тийм ухаан ороогүй. Тэгээд тэр бүх үйлдвэрүүдийг байхгүй болгоод одоо манайх дандаа худалдааны аж ахуйн нэгжүүдэл болоод хувирц. Яг эндээ таарсан хууль эрх зүйн орчинтой, эндээ таарсан зах одоо зээлийн хүүнүүдийн орчинтой. Гэхдээ би тэд өнөөдөр хүртэл төрийн хаан шиг унгаад би тэд өнөөдөр хүртэл өөрснийхөө хөдөлмөрийн үнэлэмжийг жил болгон унгаад ингэ явж байгаа нь өөрөө зохимжгүй. Манай улсад зайлшгүй үйлдвэрлэл бүтээх ёстой. Яагаад манай улс өнөөдөр хариуцлагагүй иргэдтэй байдаг? Яагаад хүмүүс ингэж ийм чадваргүй болчиход байгаа? Яагаад өнөөдөр амьдралаа нэг өдрөөр төлөвлөд хэдэн сараа төлөвч, жилээр нь төлөвч чадахгүй байдаг? Яагаад гэвэл манай улсад үйлдвэрлэл байхгүй. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс юу бүтээдэг вэ гэхээр энэ аяг байлаа гэж бодоход энэ аягийг бүтээж байгаа. Гэхдээ давхар энэ аягийг бүтээх чадвартай хүнийг давхар бүтээдэг байхгүй. Тэр энэ аягийг бүтээдэг чадвартай энэ олон гарууд Монгол улсыг бүтээж хөгжүүлнөхөөс бүгд нэг change бариад бүгд нэг хятаас нэг бараа бүтээгдэхүүн оруулж нэгнээ зараад нэг эсвэл бүгдөө жолоо мөчгээд манай улс хөгжихгүй байхгүй. Тэгэхээр бид ЖДБ, ЖДУ гэдгийг ялах хэрэгтэй. Тэгээд энэ нүүтийн болон татврын орчин заашгүй сайжруулах хэрэгтэй. Буцаад үйлдвэрлэл эрхлэе гэж бодож байгаа бол импортын түүхэд материалаа татвар болгох хэрэгтэй. За баярлалаа. Өөрийн дүгнэлтэд тун тодорхой байдлаар хэлсэн. Танд баярлалаа. За ингээд үзэгчтэй нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар өндөрлөж байна. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын таатай орчин одоо ямар байна? За тэгээд энэ таатай орчныг бүрдүүлэх нь одоо хэр чухал юм бэ? Ер нь энэ орчин таатай байгаа мó? За бид жижиг дунд үйлдвэрлэгчид, жижиг дунд одоо бизнес эрхлэгчдийг хооронд нь яаж алга салгах ёстой? За нөөт буюу одоо нэмийн өртгийн одоо налбан татвар бас ямар нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм бэ? Татврын дарамт ямар байгаа юм бэ? За үүн дээр одоо ямар шийдлүүд гарц гаргалгаанууд байгааг нэвтрүүлгийн оролцогчид, мэтгэлцэгчид өнөөдрийн дугаарт дэвшүүллээ. За ингээд үзэгч та бүхэн ч гэсэн өөрсдийн бас дүгнэлтийг тунгааж байгаа хаа. Нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэн дахин танилцуулъя. За нэгдүгээр энэ дээр өнөөдөр нэгдүгээр багийн ахлагч өмгөөллийн онц нүүдэл фирмийн партнер өмгөөлөгч татврын мэрэгсэн хуульч Үлцгийн Эрдэнэ очир оролцлоо. Танд баярлалаа. Хоёрдугаар энэ дээр Hybrid House компани захирал Цэрмаагийн Бат Эрдэнэ оролцлоо. Баярлалаа танд. За гуравдугаар энэ дээр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын мэтгэлцэгч Кинсүгийн компани үүсгэн байгуулагч Төмбаярын Эрхэн баярлалаа. Танд баярлалаа. Дөрөвдүгээр энэ дээр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын мэтгэлцэгч Mass Group-ийн Mass-Tour компани ахлах багш сэтгүүлч Миндойрын Балжин нэм оролцлоо. Танд баярлалаа. За ингээд үзэгчтэй та бүхэнд нэвтрүүлгийн оролцогчтой мэтгэлцэгчтэй танилцууллаа. Энэ 7 хоногийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бид эх 7 хоногт шинэ дугаараараа шинэ сэдвээр мэтгэлцээнийг явуулах болно. Баяр та үзэгчтэй.